наран доор бас нэг шудраг бус явдал байдгийг би харав. Энэ нь хүн төрлөختний хувьд дааж давшгүй хэцүү асуудал юм. Үүнд ертөнцийн эзэн хэнийгч хөрөнгө мөнгөтэй нэр хүндтэй болгож чадна. Ингээд хүссэн бүхнээ тэр хүн олох боловч үнийг ашиглан жаргах боломжийг л харин түүнд өгөхгүй ажээ. Харин огт танихгүй нэг хүн олсон бүх хөрөнгийг нэдлэн жаргах юм. Энэ бол үнэхээр утга учиргүй ёс бусын хэрэг мөн. Хүн уртдаа наслаж 100 хүүхэдтэй боловч сэтгэл дундуур амьдарсаар нас эцэслэхэд хойноос нь харамсан гашуудж хүнд итгэн оршуулах хүүхэд олдохгүй болбоос дутуу зулвсан хүүхэд хүртэл тэр хүнээс илүү азтай гэсэн үг. Гэтэл хүн дутуу төрөх юм бол төрөх ямар хэрэг вэ? Тийм хүүхэд төрсөн даруй үхлийн харанхуйд орж ор мөргүй алга болдог. Гэхдээ наран доор хорвоогийн гэгээг хизээж хараагүй юу ч мэдэхгүй өнгөрсөн тэр хүүхэд ямар ч хүнээс илүү амар тайван байлаа гэсэн үг. 2000 жил наславч амьдралаас аз жаргал олоогүй сэтгэл хангалуун байж үзээгүй хүн дутуу төрсөн хүүхдээс ч доор золгүй ажээ. Тэгээд ч өндөр настан зулбж гарсан хүүхдийн аль аль нь яг л адилхан булшинд орох нь зайлшгүй. Хүн амян тижээх гэж хичнээн зүтгэвч эзэн хоолндоо цадна гэж байхгүй ажээ. Морин цэцэн хүн тэнэгээс юугаараа илүү юм бэ? Ядуу хүн амьдралын хичнээн их туршлагатай боловч өөрт нь ямар ашиг гардаг вэ? Ядуу боловч сэтгэл хангалуун байх нь цаг үргэлж шуналтаж явхаас дээр. Хизээч биелшгүй дэмий шунал давтах нь утга учиргүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөх мэт үр ашиггүй ажээ. Ертөнцийн эзэн тэртээ нэгэн цагт хүн төрлөختнийг бүтээхдээ хүн гэвч ямар чанартай байхыг ч мэдэж байсан. Тэгэхээр бид өөрөөсөө үлэмжийн их эрх чадалтай ертөнцийн эзэнтэй маргалдаад хэрэггүй ажээ. Тэрч байтугай хүн түүнтэй үе түмэн үг хаялцсан маргалдавч улмал утгагүй байдалд өөрийгөө оруулна. Үүнээс болоод хүнд ашиг гарахгүй. Учир нь хүний нас богино. Амьдрал утгагүй учраас энэхэн насандаа хүн юу хийж амьдрах нь зөв болохыг хэн хэлж чадах вэ? ертөнцийн эзэн хүний амьдралыг сүүдэр мэтэ зуурдын хэрэг болгожээ. Тэгээд хүний нас барснаас хойш наран дор юу болохыг түүнд хэн урдаас хэлж өгч чадах вэ? Сайн нэртэй явах нь тансаг үнэртэн хэрэглэж явхаас дээр. Үүнчлэн хүний өөхөх өдөр төрөх өдрөөс дээр. Иймээс найр хоримд очсноос оршуулах ёслолд оролцсон дээр. Нэгэнт хүн нас барах нь гарцаагүй учраас амьддаа энэ тухай санаж явах нь чухал. Хүний зовлон инээдээс илүү утгатай. Учир нь хүн уруу царайлан зовхдоо ухаан бодлоон шавхдаг. Ухаант мэрэгэн хүн үхлийн утга учирыг боддог. Мунхаг мулгуу хүн найрлаж хоримлохыг л бодно. Ухаант хүний зэмлэл тэнэг хүний магтаалаас дээр. Тэнэг хүний инээд нь тогоон доторх галд тачигнах өөр мөчрийн чимээ адил утгагүй юм. Дарлал үзээд ухаант хүний ч оюун мохдог. Хээл хахуйл яваад цэцэн хүний ч санаа хорддог. Альва юмны төгсгөл нь эхлэлээсээ илүү таатай. Үүнчлэн төвчээр тэсвэр гаргах нь бардам загнахаас дээр. Амархан бүү урал зөвхөн тэнэг хүн л үргэлж бохимдож явдаг. Урдын юм одооныхоос дээр байжээ гэдэг үгийг бүү хэл. Ийм үгийг ухаантай хүн хэлэхгүй. Цэцэн мэргэн ухаан гэдэг нь өвлөж авсан эд хөрөнгө мэт үнэтэй. Хүн бүрт хэрэгтэй юм бол зөвхөн энэ ажээ. Эд хөрөнгө хүний хамгаалалт болж чаддаг бол цэцэн ухаан хүнийг үүнээс ч найдвартай хамгаална. Тиймээс амьд явх хүндэс бол цэцэн мэргэн ухаан мөн. ертөнцийн эзний үе хэргийн тухай эргцүүлэн бодож бай. Нэгэнт түүний хазайлгсан юмыг хэн ч засч чадахгүй ажээ. Амьдрал чинь хангалуун бол аль болохоор аз жаргалтай байхыг бод. Харин зовлон эдэлбэл доорх зүйлийг эргцүүлэн бод. Жаргал зовлонгийн аль аль нь ертөнцийн эзнээс ирдэг. Үнээс үзвэл өөрт нь юу тохиолдохыг хүн урдаас таах аргагүй ажээ. Утгагүй хоосон энэ амьдралдаа би олон юм үзлээ. Үүнд
Шулуун шударга хүн шударга зүйлийн төлөө тэмцэж байгаад үхчих юм. Гэтэл хорон муу санаатай хүн муу аргаан хэрэглэж байгаад маш урт наслах юм. Хүн өөрийгөө магтан сайрхаж хэрэг хэмжээнээсээ илүү шударга бөгөөд цэцэн мэргэн болох гэсний хэрэггүй. Тийхүү өөрийгөө хөнөөх ямар хэрэг вэ? Бас хүү үргэлж ёрын муу үйлсэдж мунхаг тэнэг загнавал ертөнцийн эзнээс шийтгэл авах болно. Тийхүү цагаасаа өмнө үхэх ямар хэрэг вэ? Дээрх хоёр замын аль нь ч буруу учраас энэ үгийг үргэлж санаж яв. ертөнцийн эзнээс эмээж явдаг хүн ийм замын аль альнаас нь тойрч гарна. Ухаантай хүн их хотыг захирагч 10 хүнээс ч илүү хүч чадалтай. Гэвч хүн төрлөختний дотроос хамгийн шударга нь хүртэл гим хийж бурууддгийг санагтун. Хүн бүрийн яриаг үг болгох хэрэггүй. Доод хүнийхэн хараал доромжллыг тоох хэрэг байхгүй. Ягаад гэвэл хүн өрөөл бусдыг олон удаа сэтгэл дотроо харааж доромжилж явдгаа өөрөө мэднэ. Ийхүү би ухаан бодлоо шавхаж хорвоогийн бүх үйл хэргийг наривчлан авч үзээд гүн мэргэн ухааныг хичнээн их хүсвч надад хүршгүй хол болохыг ойлголоо. Хорвоогийн амьдралын цаад утга нь хитрхи далд дэндүү гүнзгий ажээ. Хэн түүнийг ойлгож чадах билээ. Гэвч би наривчлан судалсаар гүн ухааныг уудлан задлсаар хүний амьдралын цаад утгыг заавал олохоор шийдлээ. Үүнээс гадна тэнэг мунхаг аашлах нь хэр зэрэг ёрын муу гим галзуу үйл болохыг мэдхээр шийдэв. Тэгээд би үхлээс гашуун эмгэнэлтэй зүйлийг харав. Хүнийг хавх мэт хав атгах тэр аюул завхай хүүхнээс гарв. Тийм хүүхний зүрх сэтгэл нь төмөр тор мэт зүүгдэх гар нь гав гинж мэт ажээ. ертөнцийн эзний үгийг дагдаг хүн л ийм хүүхнээс тойрч чадна. Харин гэмт хүн тийм хавханд шууд орох аж. Гүн ухаантан би бүхнийг наривчлан судлаад цэцэн мэргэн ухааны цаана гарч юм бүхний учрыг олох гэж хичээж байхдаа үүнийг ойлгосон юм. Би энэ бүхний хичнээн нарийн судлавч үр дүнд хүрсэнгүй. Энэ явцад би нэгэн зүйлийг ажиглав. Үүнд олон мянган эрчүүдийн дотроос би цорын ганц шударга шулуун хүнийг олж чадах боловч эмсүүдийн дундаас нэгийг ч олж харсангүй. Гэхдээ би нэг л чухал юмыг ой тойндоо ортол ойлгож авлаа. Үүнд ертөнцийн эзэн хүнийг шулуун шударга байж болохоор бүтээсэн боловч хүн өөрөө өөртөө хөтлөгдөн түүний заасан замаас гарч явдаг ажээ.